Яг нь ер нь бол 6-аас 9 сарын дотор дотоодын бүтээгдэхүүнээ 2 удаа тодруулаад тэгээд нийтдээ 8 их 80-аар бууруулж байгаа нь бид нар бол энэ дотоодын бүтээгдэхүүнээ тооцоолол жоохон үндэслэлгүй байгаад байна. Ялангуяа нэг төсөв хилэлцэхэд бол бас яригдчихсэн. За үүн дотроос уулуурхаан салбар бол буураад уулуурхаан бос салбарууд өссөн гэдэг байна. Тэгэхээр энэ хөдөө аж ахуйн салбар өсөж байгаа буюу уулуурхаан салбар нь буураад байгаа дээрээс үндэслэж аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвар буураад байгаа нь гэдэг чинь дотоодын бүтээгдэхүүнээс доошоогоо татврынхаа суурилүү буулгаагүй биш үү гэдэг энэ дүгнэлтэнд бол хүргээд байна л да. Нэгдүгээр асуулт. Тэгэхээр энэ асуудлыг бол бид нэр цаашдаа анхаарч хоёр талаас нь хийх хэрэгтэй байх. Хоёрдугаар энэ үнийн мэдрэмжийн хувьд бол бидний эдийн засаг бол үнэхээр одоо хүнд байна л да. Одоо энэ үнийн хувьд бол тоо хэмжээний хувьд харьцангуй 87 сая тонн гэдэг бол харьцангуй. За төвшин гишүүн тодруулах нэмий. Гэтэл үнийг одоо бид нар дахин тодруулаад яриад л ахтал одоо төсвийг батлахдаа 105-аар тэгээд тодтол хийхдээ 70-аар одоо 65-аар гэдэг. Тэгэхээр энэ одоо үнийн хэлбэлзлийг ер нь төсвөө батлахдаа эхнээс нь багаар батлаад явж болдгоо юм уу? Ер нь одоо энэ татврын бодлогуудаа эргэж харж аж ахуйн нэгжүүдэд дэмжих бодлого явуулах цаг бас тулаад байх шиг харагдаад байна. Одоо энэ аж ахуйн нэгжүүдийн хувьд бол үнэхээр чангалж байна. Бидний төсвийн татврын сүүлийн орлого бол одоо сүүлийн 3-4 жил бол 2 дахин өссөн байгаад байдаг. Бидний зарцуулалтан дээр бол бас жоохон үрдэн ашиг багтаа байгаад байдаг. Аж ахуйн нэгжүүд маань ингээд татвар төлөлт болон үнийн хэлбэлзэл дээр бас хэлмэгдээд ингээд эдийн засгийн хувьд бол чадвах нь буураад байж байгаа. Тийм учраас энэ дотоодын бүтээгдэхүүний тооцооллын арга болон төсвийн орлого хоёрын уялдааг ер нь сайжруулах шаардлагатай байна гэж би бол хувьдаа үзэж байна. 26 оны хувьд бол энэ хэлбэлзлийг байхгүй болгож ажиллах зайлшгүй шаардлага байна. За эхлээ 1 номер хариулъя. За гишүүний асуулт хариулъя. Эдийн засгийн хөгжлийн Мөнхийн Монголоо. За макро тонууд төсөөл зурж байгаа. Энэ дээр ерөнхийдөө нэг үндсэн хоёр шалтгаан байна. Эхнийх нь бол одоо нарийн харах юм бол эдийн засгийн бодит өсөлтийн хэмжээ бол бидний төсөөлснөөс давж байгаа. Тодтголын 5.5 гэж хэлсэн бол одоо бодит гүйцэтгэлэл 6 орчимд хүрж гарах болоо гэсэн юм хүлээлттэй байгаа. Зөрүүд байгаа хэсэг бол нэрлсэн дотоодын бүтээгдэхүүн. Тодтгол хийснээс хойш нэг 2 их 80-аар буурж гарахаар байна. Энэний цааш шалтгаан бол бит хэмжээний экспорт болон бит хэмжээний үйлдвэрлэл дээр бол төсөөлсөн хэмжээнд байна. Тэрнээс давж байна. Үнийн асуудал бол байна. Гол шалтгаан бол нүүрсний үнийг 70 гэж хэлсэн бол одоо 65 орчим байна. Энэ бол экспортыг бууруулж байгаа. Гэхдээ би одоо нүүрснээс за нэмж хариулъя гүйцээж. Нүүрсний үн буурлсан ч гэсэн бидний төсөөллөөр нэг 5.9 тэрбум долларын нүүрсний орлого болох байсан. Гэтэл энэ буурлаа гэхэд 5.7 болж байгаа. Нэг 200 сая долларын л асуудал байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ тал дээр бол тийм том шалтгаан биш. Тэгэхээр яг үндсэн шалтгаан бол засгийн газраас жих хурлаас өгсөн чиглэлийн дагуу хэрэгжүүлсэн ажил бол валютын нөөцийг нэмэгдүүлэх ажил байсан. Тэгэхээр валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд төрийн өмчт компаниудад хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсэн. Тэр хүрээнд Эрдэнэс Монголын хүрээнд гихтэл 3 их 80-ийн хөрөнгө оруулалт зардлыг цагцаасан хойшлуулсан байдаг. Тэгэхээр тэр хэмжээний эдийн засгийн үйл ажиллагаа явагдахаар төлөвлөж байсан бол тэр хэмжээгээр эдийн засгийн үйл ажиллагаа хумигдсан л гэсэн үг. Тэгэхээр бодлогын үр дүнд шууд төсөөллөөр гарч ирж байгаа нөлөөлөл гэж хэлж байна. Нөгөө талдаа импортыг бууруулах хүрээнд суудлын автомашины мөн хэрэглээний импортуудыг хязгаарлах мөнгөний болон санхүүгийн бодлогууд нэлээд хэрэгжүүлсэн, бодлогын хүүг нэмэгдүүлсэн, зээлийн за сангийн сайд нэмээд хэдэн номер уу? За 8 номер уу? За 8 номер микрофон хариулъя. За сангийн яамны төсвийн бодлого төлтийн газрын дарга санжаадарч. За тэгэхээр төсвийн хүрээний мэдээлэл дээр бол нийтдээ макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд орж ирдэг. За энэ үзүүлэлтүүдээс орлогын доод хэмжээг бол тооцож гарч ирдэг. За ингэхдээ бол жишээ нь нүүрсний хувьд бол бид нар бол одоо эдийн засгийн хөгжлийн яамнаас бол наривчлсан байдлаар ямар нэр төрлийн нүүрс вэ гэдгээс шалтгаалаад үнүүдийн тооцож гарч ирдэг. Тэгээд тухайн жилдээ энэ хэмжээний нүүрс нь жишээ нь энэ жилийн үлээж байгаа үзэсгэлэн 87 сая тонн нүүрс нь хэр хэмжээгээр ямар нэр төрлөөр гарсан байна гэдгээс шалтгаалаад 65
доллар дээр л очиж байгаа. За мэдээж хэрэг нэг талаасаа бол энийг $60 гэдэг ч юм уу нөөцтэйгээр авч төлөвлөх нь бол илүү аюулгүй мэт санагдаж болно. Гэхдээ тоог бид нар буруу төлөвлөж болохгүй. Аль болох бодитойгоор төхүүлж төлөвлөх ийм зорилго байх ёстой. Мэдсээрэж бол тийм зүйл хийж болохгүй. Төлөвлөсний дараа бол мэдээж хэрэг гүйцэтгэлийн хувьд бол яв цав нийлэхгүй байх. Одоо өнөөдөр шиг ийм асуудал бол гарч байна л да тийм.